За гарааны хамгийн чухал байрлалуудаа бол үргэлжлүүлээд ороод явъя. За Петерсон Тигра Эбрадлидзе гэдэг тоглогчтой бол тоглосон байгаа. За гарааны хэсгийн хальт хараад явъя. За Берсета гэдэг. За энэ бол хамгийн чухал байрал. За өрөг болохоор тэр Эфтэй нэг үргэлжлүүлсэн. За тэгээ сэлгэлээ Берсээ солиод. За энэ байрал бол ер нь тэнцвүүдөө. За хоёр талын нээлттэй шугам болохоор ингээд түүний суураараа хамгаалагдсан. За харын тэрэг болохоор бас F2-ын хүүгээр хамгаалагдсан. За энэ байрлалаас болохоор одоо тоглолтоороо бол айлгаа outplayed буюу илүүрхэж бол бодсон байгаа. За гэхдээ энэ байрлалаас одоо C5 гэж бол илүү болно. За тэгснэр бол B6 D6 гэдэг харын хүмц бол муухай бол авчиж байгаа. За хэрвээ би C5 идэх юм бол ингээд цагаан нээлттэй шум гарч ирээд тэрийг AC1 би C5 их үед нь F4 байна. За төвөөс холдуулна. За бирс бол төвд хүчтэй хийдэг. За эснийхээ дараачаар эхний ээлжинд одоо бирс B6 гэдэг давхар цохилтоос бол гараа авчиж байгаа. За ноёнгоо зайлснаар бол дараачийн нүүдэл одоо хэрвээ C6-ыг хамгаалах юм бол бирс D4 гэдэг хоёр тал руу нь бол довтлоод илүү болж байгаа. За тэгэхээр эндээс бол одоо хүчээр сэлгээд за тэгээд тэрэг C7 гэдэг. За хүүний хувьд бол арал муухай болсон. За тэмээ гарч амжаагүй. Муу байрал авч байгаа гэсэн үг. За тэгэхээр эндээс шууд одоо сэлгэх юм бол тэрэг AC1 гэж хүүгээ дэмжснийхээ дараа G4 F4 байна. За харын болохоор B6 дээр болохоор нөгөө нэг А-гаараа идэх тийм нөхцөл аль бол бүрдүүлэхгүй байх нь зөв. За тэгснээр нөгөө нэг хүүг нь салгаж чадахгүй. За B6-ийн үед нь идлээ. CB2 үед нь F4 байна. За тэгээ F1 тэрэг FC1 гэснээр бол илүү болж байгаа энэ байрлал бол. За дараагийн байрлал морь D4 гэсэн энэ байрлал байгаа. За яг Сицилийн одоо Таймоны хувьбар. За эндээс болохоор А6 буюу Сицилиан Канн хувьбарыг бол ихэвчлэн ингээд сонгож тоглодог байсан. За энэ дээр болохоор Тимээ D3, Тимээ C5 гарахт нь орлоо, сэлгэлээ. За Тимээ E3 сольсныхоо дараачаар ингээд Мароцки бинд гээд юуг бол үүсгэж байгаа. За сэлгэсний дараа Тимээ E2 татлаа. За F4 түрхээр бэлдэж байна. Хар буудлал бол суларсан. Хоёр морь хүүнүүдтэй шахтаад ирнэ. Тэгэхээр хамгаалахад нэлээд хэцүү байрлалын шин чанарууд бол харагдж байгаа. За Тимээ хаашаа гарах нь бол тодорхойгүй. Гэхдээ D6 гэж байгаа л Тимээ B7-оос бол гарна. Өөдөө D6 гээд нөгөө Ёжийн байрлал үүсгэсэндээ хар Тимээ байхгүй болохоор хүүнүүдээ бас хамгаалахад хэцүү болж байгаа. За эндээс морь C6-ыг бол нөгөө Таймоно бол илрүүс одоо хамгийн тийм оновчтой байна гэдэг. За энэ хөлбөр нь болохоор G4-тэй вариантыг нөгөө морь F6 гэсэн тэрийг бол товчлоод явчихж байгаа. За морь C6 гэсний дараачаар цагаанд бол C4 гээд одоо Ёжийн байрлал руу орох гэвэл морь F6-ыг явчихж байгаа. За тэгснээр Тимээ B4 гээд идлээ. За D4-тэй сул буудлын үүснэ гэсэн үг. За эндээс морь B5 гээд одоо хар буудлыг ашиглах гэвэл D6. За C4 гээд одоо Ёжийн байрлал бол орноо. За энэ бол одоо 13 дахь байрлал D5 гээд Каспаров болвол одоо Карптай дэлхийн аврагын төлөө тоглохдоо бол хэрэгжүүлж исэн санаа. За эдээд морь B4 гээд хүүгээ өгчөж байгаа зүгээр. За гэхдээ харын тэмээнүүд бол нөгөө шугамдаа гарцсан. За D6-ыг өгчөж болохгүй. Цагааны морь муу байрлал. За тэмээ E3 гээд энэ бол одоо Карпын өнгөрөөсөн үргэлжлэл хамгийн хүчтэй нүүдэл гэсэн үг. Гэсний дараа бирс A4 гээд за энэ төгсгөл бол хар 2 тэмээтэй ийжсэндээ цагаан бол D5-ын хүүгээ хадгалж үлдснээр хараас бол тоглоход хэцүү байрлал үүсэж байгаа. За морь гарсны дараачаар D6. За G4 нүүдэл бол нөгөө нэг морь гарахт нь G5 гээд зайн даваа авч агаад тэгж байгаа дуртаа сэлгэж байгаа санаатай. За A6 үед нь Тимээ E3, морь G7 үед нь одоо морь B3 татчихж байгаа. За одоо харын морь болохоор F6-аар биш ингээд энэ G6-аар гарснаар энэ хоёр сул буудлыг бол ашиглах боломжтой. За эндээс бол бирс E2 бол хамгийн сайн нүүдэл D шугамыг чөлөөлж байгаа. За бас бирс C4 буудлыг бол хянаж байгаа гэсэн үг. Одоо морь ороход Тимээ ийшээ гарах боломжтой болж байгаа. За Тимээ 7 сэлгээ B5 F4 задлахт H6 гэдэг. Тэг хэрүү түлхэх юм бол орно. За G5 түлхэх бол бас байхгүй болгож байгаа.
За ноёны байрлалаа сулруулж байгаа юм шиг санаатай мөртлөө бас ингээд цагааны хүний advance буюу ингээд урагшлахыг нь бол хорж байгаа. За Берсеп 2 гэдэг. Одоо энэ шугамаар бол тоглох гэж байна. За Тимэдэд л. За энэ болохоор яг 15 дахь байрлал. За эндээс ноён Б1 гээд одоо урьдчилсан сэргийлснүүд. Ноён Б1 болон Ж1 бол нөгөө нэг статистикийн хувьд тийм ноёны хамгийн аюулгүй байдал гэж бол үнэлэгддэг юм билээ. За тэрийг Б8 гээд орлоо. За Тимээ 2. За тэрийг А8-аас холдсон байхад G шугам тэргэнд илүү хэрэгтэй гэх. Одоо Тимээ G2 гаргаад энэ тэр рүү зогч ийснээс одоо энүүгээр гараад одоо ноён руу тоглолцсон дээрээ гэсэн. За харын байрал болохоор бас арай шахагдсан талдаа байгаа тул ингээд бодоо солих нь бол илүү оновчтой. Илүү тоглох цай гарч байгаа. За Тимээ Д3 гээд. Цааны Тимээ бол 1 2 3 нүүдэл алдсан гэсэндээ одоо C6 морь байхгүй болсноор тэрг болвол одоо ийшээ тоглох юм уу харын төвийн тоглолт бол илүү сулраад ирж байгаа гэсэн. Одоо C6 морьтой үедээ морь B4 ороод энэ Тимээ рүү тоглох боломжтой байсан бол сольси дараа байхгүй болж байгаа. За одоо энэ байрлалаас болохоор яг харын санааг хүлээж байгаа гэсэн үг. За Тимээ нь ийшээ гарах юм уу? За эсвэл ийшээ сэлгэж байгаа юм уу? Хэрвээ сэлгэх юм бол довтлогоо орж ирнэ. За хэрвээ одоо энэ талаас нь хүүгээ түрээд явах юм бол морио D4 суулгаа авчиж байгаа. За эндээс болохоор за цагааны Тимээ газар хороож байгаа итэ E2 D3 явж байгаач хар илүү хөдөлгөөн хийхээр л байрлал нь сулрал үүсчих гээд байгаа тул цагаан удаанаар боднуудаа сайжруулад гарч ирэх сулралыг хүлээх эсвэл боднуудаа хангалттай сайн байрлуулсны дараа одоо төвөө задлж илүү болох стратеги бол баримтлана. За өрөг болохоор эндээс Тимээ H рүүгээ явсан. Гэтэ одоо гарааны нөгөө нэг тийм чухал тайлбаруудаа орцсон болохоор гээд энэ удаагийн гарааны хичээлээ дуусгая. За ерөнхийдөө бол яг гараан дээр ингээд энгийн юм шиг ингээд яваад байдаг. За одоо үед ингээд компьютер хөгжсөн үед нөгөө гарааны репертуар дээр үндэслээд одоо нөгөө сэтгэхгүйгээр ч юм уу энэ нүдлийн утга агуулгыг олохгүйгээр айл болох нөгөө нэг тоглоод байдаг нөгөө механик байдлаар. За тэр байдлыг гэсэндээ нөгөө орчин үеийн шатар бол нөгөө нэг айгүй шүүмжлэлтэй хандаад за нөгөө Магнус Карлсон буюу одоо дэлхийн аварга байсан хүн болохоор 960 гэж шатрыг бол гаргаад ирж байгаа. За нэг тиймэрхүү гарааны тайлбар байна. За тэгээ дараагийн имжлэгээр уулзъя.